Дорнод аймгийн засаг даргын 2024 оны А24-р захирамжаар эрүүл оюутан төслийн хүрээнд Монгол Улсын их сургуулийн зүүн бүсийн сургууль, Политехникийн коллежийн нийт оюутан залуусыг халдварлан халдвар тус өвчнөөс урьдчилан сэргийлэх эрүүл мэндийн үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж эхлэв байна. Энэхүү төсөл хөтөлбөрийг 2020 оноос эхлэн хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд 4 жилийн хугацаанд 4326 оюутныг үзлэг шинжилгээнд хамруулж, давхарцсан тоогоор 4411 өвчнийг илрүүлж, эмчилэн эрүүлжүүлжээ. Илэрсэн өвчлөлийн 54%-ийг амны хөндийн өвчлөл эзэлж байгаа бөгөөд жилигөөр 200 оюутны шүдний өвчлөлийг 4 хувийн хөвчлийн шүдний эмнэлгүүдтэй гэрээ байгуулан эмчилдэг бөгөөд нийт 800-аад оюутны шүдийг эмчлээд байна. Бид нар илүү 1-2 дугаар курсын 100 оюутнуудыг амны хөндийг өмнө төлбөргүй бүрэн эрүүлжүүлэх ажлыг энэ хүрээнд зохион байгуулагдана. Тэгээд төсөл маань ерөнхийдөө хоёр үе шаттай. Нэгдүгээр бид нар хавар ингээд нэг оюутнуудыг үзлэгт хамруулна. За намар бас амраад ирсний дараа бас оюутнуудад маань дахин бид нар оюутны эрүүл мэндийг дэмжих улсын хэмжээнд явагдах сарын хүрээнд хоёр дахь үе шат маань ингээд явагдах байгаа. Тэгээд энэ хүрээндээ бас хоёр сургуулийн удирдлагуудтай бид нар бас гэрээ байгуулж байгаа. Сургууль бас тодорхой үүрэг хүлээн энэ хүрээндээ бүх оюутнууд эрүүл мэндийн дагдлын санхүүжилт 100% хамрагдсан байна. Энэ 24 онд бол манай сургуулийн 223 оюутны сурагчид бол энэ үзлэгт хамрагдахаар байгаа. Тэгээ манаас би бол энд яг ажиллаж байгаа хугацаанд бол яг энэ хөтөлбөрт нь бол оюутны сурагчдаа бүрэн дүүрэн хамруулах, эрүүл мэндийн даатгалын сурвалж сурчлага хийн, бас эрүүл амьдрах, дох билгийн замын өвчин, яавал эрүүл шүдтэй, эрүүл амны хөндий бүх талаар нь зөвлөгөө өгч ажилладаг учраас эрүүл мэндийн байгууллагын энэ ажилд бас идэх зүтгэлтэй ажиллана гэж манай оюутны мэрэгчлэлтэн бид бол нэрсээ гаргаад өчигдрөөс эхлээд 4 өдрийн хугацаанд бол манай сургууль дээр үзлэг шинжилгээ хийгдээд бас нэлээд амжилттай явагдаж байна.